Доржийнхан зохиолыг бичсэн Пейлиш дууруулсан хэн нэг нэгдүгээр хэсэг урт шүн Балчириус шовтарч Идрисийн хүтэн эхлэх гэж байлаа. Усны дэрэг дөрөн явж буй хоёр хүүхдийн зам дээр хөвтөх гунан үхрийн ивэр хуг хөлтжээ. Дарийнхан харанхуй гудамж байв. Ногтын хуцах болон машины давхих чимээ ээлжилж заримдаа сүлэлтэх нь хоромчлгасахгүй сонсогдоно. Охин дүүн зам дээр хөлдсөн угааз дээр халтарч унах төгсөн дахан угц татлаа. Зам арж яваа гандуу. Гимтж магадгүй шүү. Заага. Тэр хоёр явсаар машин замын хажуугийн явган хүний зам дээр гарч ирлээ. Өөрсдийнхөө гудамжны хой талын хоёр дахь гудамж руу оров. Энэ хэсгээс худаг хүртэл баг зэрэг өгсөөр дээрэс нь мөсөн котог шиг ажээ. Дүүн дээш өксөхдөө ахынхаа хувцснаас тас зурж унахгүй гэж байна. Дээш 30 орчим метр өксөөр худаг дээр ирлээ. Худагны хажуу талын замын гэрэл тэдний дүр төрх тод харагдаж эхлэв. Ах нь харангуйтай зузаан гүртэг гутал малгай өмссөн байв. Хазар нь энэ хүтэнд минчитлээ улайсан харагдав. Тэр үе үе хацраа гараараа даран мүлээн. Харин дүүн ягаан өнгийн гүртэг шар өвлийн малгай нийл ягаан оролттой байв. Хоёулангийнх нь хувцас өнгөн ганцсан боловч хэрэггүй бас урагдаагүй байхажээ. Хүү эцгийгээ дураасан өтгөн хар хөмсөг бор царайтай бол дүүн ээж шигээ цайвартуу билээ. Мөн ахыг нь өсвөр насны болов гэмээр харин дүүг нь дөнгөж сургуульд орсон байх гэж хинч харсан таамаглахаар байлаа. Худагны тэрэг тавьдаг төмөр торон дээр нэг өвгөн ус авч харин ард нь бундгар залуу хүлээж байв. Өнөө хоёр тэр залуугийн ард очин тэргээ барилууллаа. Өнөөдөр харин гайгүй очиртай байх чинь гэж ах нь өөртөө хэлв. Өвгөн ус авч дуусна тэр хоёрын хажуугаар усны тэргээ түрэн зөрж өнгөрлөө. Энэ зур урд нь байх залуу тэр хоёр руу эргэж харснаа төрүүлээд авав хэмбэв. Ах нь баярлаа гэж аль болох чангаар хэлээд тэргээ урагшлуулж ус гойжуллаа. Жижигхэн тэрэг байв. Баруун талын дугуй нь баг зэрэг жалжсэн харагдав. Дээр нь 25 литрийн 2 шар сав байлаа. Худагны хойно машин замын цаана хүнсний дэлгүүр үзэгдэв. Нэг савыг дүүргэж дуусгаад нөгөө сав руу ус хийж байтал дүүн хүнсний дэлгүүр рүү заан "Ага, ундаави" гэлээ. "Өнгө байхгүй хаанду" гэж ах нь дүүдээ аяархан хэлв. Ардан зогсох залуу тэднийг анхааралтай ажиглаж байгаад санаа алдах сонсогдлоо. Тэр хоёр усаа хийж дуусна тэргээ түрсээр доош ороод. Дүүн хэд хэдэн удаа хүнсний дэлгүүрийн зүг эргэж харлаа. Үүнийг нь мэдсэн ч ах нь юм хэлсэнгүй. Машин замын хажуугийн явган хүний замаар явсаар өөрсдийнх нь гэр байдаг гудамжинд орж ирлээ. Эндээс гэр хүртлээ мөн өсдөг юм. Тэднийх уулын ингэрд амьдардаг ажээ. Энэ гудамжны хой талын мөн урд талын гудамжнууд замын гэрэлтэй атал энэ гудамжинд нэгч үгүй. Магадгүй мохор гудамж болохоор тийм байх гэж хүү нүүж ирээд энэгээр өнөөдрийн шиг харанхуйд алхаж байхдаа нэг бодож байсан юм. Хүү гудамжинд орж ирээд тэрэг дээрээ сун хэсэг амарлаа. Нүүрнээс нь хөлс гойжиж байв. Хэдхэн хорон өмнө нь даарч байсан тэрбээр одоо хайлж урсах гэж буй бололтой малгайгаа дийшлүүлж күртгэнийхээ цахилгааныг баг зэрэг доошлууллаа. Тэрийн зур доош зам дээрх угаатас руу харав. Түүний толгойд хавар болоод гисчихвэл ямар үнэртэй байдаг талаарх дурсамж зурс хийжээ. Ингээд хөлдүүгээрээ байвал дээр юм байна гэх бодлоор өөртөө хариулв. Дүүн мөн адил тэрэгний булангийн төмөр дээр суун амарч байлаа.
Тэр уг нь ам хурайг ужалждаг боловч энэ хүүтэнд хазар амаа битүү ороосон болохоор ганцж үг ган хийхгүй яваа нь энэ юм. Ахын дээш үндэхэд дүүн мөн босов. Одоо энэ нөхөн гисхийг л өсчихвэл хашаандаа очин тийм ээ? Гэж дүүн ахаасаа асуув. Харин ах нь ийм мэдээжийн асуултанд хариулахгүйгээр шийдлээ. Учир нь баг зэрэг өгсөр замын ердөө цаана хашаа нь харагдаж байв. Тэд тэргээ төрсээр хашаандаа орж ирлээ. Хашааны голд жижиг дөрвөн хантай гэр, баруун хойно нь хуучирсан тоосон байшин, зүүнгэр талын мухарт модон жорлон тус байрлжээ. Тоосхон байшингаас эрэгтэй хүмүүсийн инээж хөхрөх чимээ тодоос тод сонсогдож байв. Энэ нөгөө аавын найз гэлөө? Гэхэд сая өксөгтөө амьсгаатсан ах нь чи бити дандаа юм асуугаад л та хэмээгээд төр бодол хийснэ. Тийм ээ. Найз нэгсэн. Нөгөө цагаан ундаа хамт удаг найзуудынх нь нэг үү? Үгүй ээ. Бүр сайн найз гэж ээж хэлсэн. Одоо тэр ундагаа ууж байгаа болов? Аав тэрийг уухаараа их ууртай болчихдаг шүү. Тийм ээ? Ах нь үг дуурсангүй. Гэрийнхээ урд тэргээ дүрч аваачаад савтай усаа гэрлүүгээ зөөж оруулав. Дотогш орвол гэр нь харанхуй бас хүүтэн байв. Ахын толгойд аав галаа төлчихгүй дээ. Гихт цугалзан бодол орж ирэв. Гэрлийн унтраалга руу очиж гэрлээ асаалаа. Гэрт өнгөн ганцсан хүрэн авдар, зурагт жижиг ширээ, баруун зүүн талд байх хоёр төмөр ор хаалган салж усан хоолны шүүгэнээс өөр тавилга байсангүй. Дүүн хувцаа тайлах гэсэнд хэрэггүй гал төлсний дараа бол гэж тэр ширүүнэр хэлв. Дүүн толгой төхөөд би тэгвэл хичээлээ хийж бай. Өглөө шиг биш байгаа юм чинь гараа гаргаж болох юм шиг байна гэв. Тэг гэж хэлээд ах нь зуухан дотроо зомгол өрн галаасаа харж иглээ. Харин дүүн өнөөх жижиг ширээн дээр нийлягангийн кромигийн зурагтай том цүнхнээс дэвтэр ном гарган тавив. Тэгээд орон дээр сум бичиж эхэллээ. Ах нь дүүнийг хараад аав сандал аваад орчихсон юм байх та гэж өөртөө дуулдах шахам хэлээд хөмсгөө зангируулав. Тоосхон байшинд яг тэр сандал дээр аав суучихсан ангийн ат маань дорж гэж намайг дууддаг байлаа шүү дээ. Цаашлаад сумын атмаа гэж хөндлөлдөг байсан. Хам нь хаа явсан газараа том гэдгийг чи мэднэ үстэй гэж чанга дуугаар ярьж байлаа. Гэхдээ чи шоронд хосоо шиг том биш байсан биз дээ гэж өөдөөс нь харан суух хүчтэй салхинд хийсчих байх та гэмээр туранхай урд шар залуу шүдэ ярьцайлхан өгүүлв. Шүднийхэн шар нүрнийхэн шартай би илүү шар үгүй би илүү шар гэж өрсөлдөж буй мэт харагдлаа. Бурхан тэр залуугийн хөмсгний оронд хэдэн хялгас нүднийх нь оронд зураас зурсан болол та. Үгүй тэр чинь олон хамсаатантай штэ. Тэр дүүн гэж нэг зөв нөхөр байдаг байсан биз дээ. Хүмүүсийн хооронд хор утгах тал дээр мастрын зэнийг хамгаалсан новш байсан да. Тэр тагжаараа нэрэ тийм шүү. Тэрл нь хосоог дийлдэшгүй болгоцсон штэ. Тарих толгой нь яаж тэгж ажилтдаг байна. Хэлээд өгөхөө. Гэхдээ байж тэ. Хосоо шиг том байгаагүй ч улаанаа шиг бэнд бол байгаагүй шүү мэн чин гэж дорж хэлснээ тас тасхийн хөхрөв. Өнөөх нь мөн инээд алдав. Тэр байшинд ширээн дээрх 7 шил арх газар дэвссэн удас тэр хоёрын сууж буй сандал тоосхон пишингээс бусд нь хөглөрсөн хог новш байлаа. Хуучны цагаа дурсаад сайхан байна. Өнөр би чамд хэлье гэж бодож байсан мартчихсан байж. Баярлалаа шүү. Юм тэр вэ? Хашаандаа байлгаж байгаад?
Зүгээр дээ. Би ямар хотод амьдрах биш. Эндээс угаартаад өгчээгүй дээрээ зайлж үзэх минь. Би чамаг үнгүй хашаага өгнө гэдгийг чинь дуулаад өмнөх хашаага зараад түрээд ирсэн шүү дээ. Одоо тэр мөнгөөр хувийн бизнесийг нээл гэж бодож байна. Зөв. Хүний дор ажиллаж байснаас өөрөө юм хийгээд явсан хамаагүй дээр. Харин тийм байна лээ. Гэж хэлснээр дорж урдаа байх хундагтай архийг дуустал нь хөнтөрлөө. Чи чинь жоохон охинтой гэсэн билүү? Гэж өнөөх залуу түүн рүү болгоомжилсан хэрнээс сониучрахсан харцаар харангаа хэлв. Тийм ээ. Охинтой. Яасан амаа? Хэдэн настай вэ? Гэж ямар нэгэн зүйлээс хоцорч буй мэт шууд залгуулan асуулаа. 6 настай. Яг миний сонирхол. Гэж шар залууг амандаа бовтсныг дорж сонссонгүй. Яасан бэ хамаа? Хөөхтүүдтэй мөн танилцмаар байгаа мó? Тэгэл да. Гэж шар залуу баяртайгаар хэлв. Дорж хаалганы тийш говин очин хаалга нэгээд Батулдоо. Хулаан. Миний хоёр хүүхэд ороод ирдэ. Гэж хашгирлаа. Аав дуудаа гэж юм бичиж байсан дүү охин нь хэлэхэд мах ирчиж байсан ах нь дурамчхан толгойд өгөв. Яах гээд дуучхавта хоол хийлгэчгүй ядаргаат юм гэж тэр бодлоо. Тэр хоёр хувцас хальт угалсан болоод байшин руу оров. Байшингаас архины үнэр сэн хийж байлаа. Ах дүү хоёр орж ирэн ширээнийхаа ч зогсов. Аавынх нь цаан суух хүн дүүг нь орж ирсэн мөчөөс тасралтгүй гүлэрж буй хүм мэдэн баг зэрэг гайхлаа. Тэгээд гэрийнхээ муу хувцас хэрэг хүмсгчээ гэж бодов. Учир нь муу хувцастай гадуур явхад хүмүүс яг ингэж эсвэл эннээс муухайгаар хардгийг тэр аль хэдийн мэддэг болсон гэжээ. За, танилц. Энэ миний хүү Батулд гэдэг. Одоо 13 настай. 13-тай гэвүү. Аль хэдийн том ир болжээ. Юун том байх вэ? Үгүй. Том. Гэж өнөөх залуу амаа хайлтхан хөдөлгөж хэллээ. Аав түүн рүү согтуу хүний сүмисэн харцаар нэг хараад яриагаа өргөлжлөөлөв. Энэ миний охин Хулан. Одоо 6 настай. Түрүү жилийн намар сургуульд орсон юм. Гэсэнд нөгөө залуу "Алло. Ах тарай хүрээдэр" хэмээлээ. Охин дүүн ах руугаа нэг харснаа түүн рүү очив. Тэр залуу түүнийг тэрч аван хазар дээр нь зөөлөн үнсээд нүдэ анснаа үсийг нь өнөрлөө. Хамаатнууд хуланг тэрч аваад түнсчил байдаг. Гэхдээ ингэж л биш. Гэх бодол хүүгийн толгойд нарны туяа мэт гялбан орж ирэв. Шар залуу дүү дээр нь хөлнөөс нь толгой хүртэл харцаагүй л гэж байлаа. Тэр шууд дүүгийнхээ гарнаас атхан түүнээс алдуулаад "Бид хоёр одоо хичээлээ хийх ёстой. Бас ээж ирж байгаа болохоор хоол ичгсэн байхгүй болохгүй" гэж нэг амсгаагаар дурж өгнөлөө. Аав нь түүн рүү хараад "За. Гэрлүүгөө ордоо" хэмээлээ. Тэр дүүгээ хөтөлсөөр байшингаас гарч одов. Тэгээд гэртээ орж ирсэн даруйда "Хулаан, чи саяны ах чамайг дуудах юм бол битгий очроо заа юу. Заавал надад хэлээ шүү" гэж сандарсан айтай хэлэхэд дүүн гайхаж "Яагаад?" гэв. "Чамд муу юм хийж магадгүй." Муу юм гэж? Аавын хийдгээс ч муу юм. Дүүн дээшээ түүн дээр гайхсан харц тодоос тосглоо. Гэхдээ юм асуусангүй. "Танаа авгаа чинь яасан оройтож ирд юм бэ?"
арай өөр харамтай болчоог байгаа. Тэр нэхийн таахавтай. Ойрхон ажилд орцгоо гэдэг хад зөрүүдлээд байсан. Мотын нэг хүүхэн. Одоо тэгээд хар хотоос ирэх гэж түгжирчл яваа үз. Ер нь хитээс ирдэм бэ? Одоо цагэд болж байна. 8 цаг. Тэгвэл болоогүй. 9 сараас наашгүй. Эмжих болов. Энэ муу хизээ тасрах бол гэж шар залуу босол зөвхөн өөртөө сонсогдохоор хэллээ. 30 минут өнгөрөв. Дорж ширээдэрлэн хорхирж эхэлжээ. Мөн новш чинь ганц хоёрхан хондгонд явчихдаг юм бэ чи яасуудва гэж шар залуу өгүүлээд бослоо. Байшингаас гарч ирэн гэрийн зүг зөвлөв. Хаалгыг нь домоор дэлгэн дутагшорлоо. Батолд махаа хэрчсээр л харин дүүн аль хэдийн гэрийн даалгавраа дуусчихсан зурагт үзэж байлаа. Тэд үүдээр орчиж буй түн рүү зэрэг шахам харав. Шар залуугийн толгой үнэн тулсанд урагшилж зуугны хаж зогслоо. Одоо түүний толгойн үзүүр тоононд үлээлэг шүргэж байв. Батолд ахаа. Агандуу төр гарч. Би дүүтэн жаахан тогломоор байна. Гэлээ. Дүүрүүгээ нүднийхээ булан гарахаар хуруугаараа ямар нэгэн дохио зангаа үзүүлв. Энэ нь бисатолжи зогт гэдэг утгатай зангаа байлаа. Аав нь согтуудаа тэднийг зодох гэх үед тэр ашигладаг юм. Өнөөх залуугийн дуун чангарч "За, аль вэ? Хурдан гар" хэмэв. Яг өмнөх хийдэг шигээ хүү тэр залууг байдаг чадлаараа тэрч авлаа. Харин дүүн хажуугаар нгөв. Яг хаалгаар гарах гэтэл өнөх залуу дүүгийнх нь нүснээс татаад газар унгаачих нь тэр. Тэгээд түүнийг цаашлуулах. Яагаад ингэв? Гар нурт болохоор хүрчих үү? Эсвэл худлаа дүүг цухтаалгадаг байв гэж жаалхуу энүүхэн агшинд бодож амжлаа. Зогтах гэсэн биздэ. Хөөх юм бэ? Эд шар залуу дүүрүүн олзоо харж буй чуны харцаар харангаа хэлв. Батулдын нүдэнд ширээн дээрх хотог өртлөө. Тэр юуч бодолгүй шууд түүнийг шүрэн аваад өнөөх залуу руу дайрав. Хотог залуугийн зүүн шуг зүсчихсэнд тэр уулгалтлаа. Яадаг мо гэж хэлээд хүүгийн нүрлөө баруун гараараа газар унтлан зогсчихов. Батулдын гарнаас хотог мултарлаа. Шар залуу нэмж дээрээс нь хитэнтэй дэвсв. Эхний цохилтонд нүдэнд нь ноч харагдаж байсан хүүгийн цээжинд одоо цус амтагдаж эхэллээ. Дүүн "Ахаа болоо, одоо болчихл доо" гэж шар залуугийн хөлнөөс угдчрангаа ойлж байв. Хүн зүгээр гар гээд байхад гэж хэлснээ хөөгөргөөд хаалга онгойлгон гадаа шидчихлээ. Батул цээжээр газар питхийн өнөв. Түүнд нуруу болон хөвлийн хэсэг нь тэсхүү бэр хөвдөж бүр амьсгалахад ч хэцүү байгаа нь мэдрэгдэж байлаа. Гараа тулн дээш хөндөх гэж хичээв. Гэвч биеийн хөндөрсөн чадсангүй. Очиж аавыг сэрэх хэрэгтэй. Ер нь тэр сая хаалга түгчсэн билүү гэж арай ядан өөртөө шивнэв. Гэрээс дүүгийнх нь "Болооч аахаа" их хоолой сонсогдсонд "Амжихгүй маань, аав ихсрэж амжихгүй, хаалганы түгжид дуухарлуу яалаа, хэрэг түгжиг бол шууд орж болно, харин түгжсэн бол" хэмээх төгшүүрийн дууд дохио хангинэж бас анивчиж эхэллээ. Цээж нь хичнээн их хөвдөж байгааг тэсвэрлэн шүд 100 дээш хөндөв. Түүний зүрх дэлбэрчих шахам хурдан цохилж нүдэнд нь нулимс цэйлгэнжээ. Энд үнэхээр урт шүн болох нэ гэх бодол тархинд нь хаанаас ч юм хийсэн орж ирлээ. Нэгдүгээр хэсэг төгсөв.